За өдрийн мэнд хүргэе. Масалж байна. Өдрийн мэнд хүргэе. За админ каргого задлсан. Солонгосоос карго ирсэн гэдсэн каргого задлсан. За тэгээ та хэдий маань хүсэн хүлээдэг. Тэгээд бас аваад сурчигсан яг пэйж дээрээс аваад сурчигсан сүүлийн бараг 4 жил яг энэ брендийн хувцсыг аваад сурчигсан хүмүүс зөндөө байгаа. За тэгээд энэ пэйж энэ солонгосын хувцс руу болохоор угаасаа материал нь гоё, чанар нь сайн, бүх үзүүлэлтүүд 100-аас 100 гэж үнэлэгдэхүйц ийм гоё хувцснууд ирдгээрээ юутай одоо юу болцсон. Уламжлал болцоо гэхэд манай пэйж дээр яг байнгын тогтмол зарагддаг яг энэ брендийн хувцснуудыг бол та дуусаа аваад сурцсан байгаа. За тэгээд энэ дээр маань хөөрхөн шин загварууд гарсангийн админт нь цөөхөн тоогоор явуулна. Мэдээж цөөхөн тоогоор авахгүй бол эн чинь өөрөө нэг айгүй өндөр өртөгтэй хувцас учраас бас их хэмжээгээр нь тэгж авч чаддаггүй. Одоо үннийг хэлэхэд бол за тэгээд яг хав нэг нь нэгдэхгүй, 3 нь 3-дахгүй, 5 нь 5-дахгүй гэд ямар ч хэлсэн боломжоор бас арзмаар болгоноос нэг 2-2-ыг авахыг хичээгээд тэгээд авчирсан. За тэгээд шин загвар. За зарим нь бол байсан загвар дээр захиалга өгсөн хүмүүсийнх дээр 3 мөн 4-ийг илүү авсан. Тийм тохиолдолд давхцах тохиолдол бол байгаа. Гэхдээ ихэнх нь бүгдөө 1 2 3 4 5 төрөл 6 төрөл 7 төрлийн бараг шинэ хувцас гарсан байна үйлдвэр дээр. За тэгээд тэрнээс маань ирсэн байна. За эхний цамц маань болохоор за ийм гоё цамцгаа би нөгөө нэг дансаа юу болгоцсон, дансаа тавьсан байгаа. Таад маань яг авахыгаа арзмаараа бичээд скриншотоо хийгээд явуулж болно. За тэгээ байгаа дээр нь авна гэсэн үг. Нэг арзмаараас нэг эсвэл 2 ширхэг л байгаа. Тийм болохоор таад маань юу ягаарэ? Авах нь тэгээд аваарай. Тэгэхгүй бол одоо нэг 2 ширхэг юм бол айгүй хурдан дуусчдаг штэ. Тийм учраас админ хэлж байна. За би дансаа пин болгочлоо. За тэгээд байгаа хувцснуудынхаа арзмаарыг хэлнэ. Хэдэн килограммд таарахыг нь хэлчихнэ. Тэгээд таад маань авах нь байна. За тэгээд энийг бол угаасаа нөгөө бүгдөө энэ брендийг мэддэг. Бараг уралдаад авах байх гэж би бодож ийн ер нь бол. За тэгээд би юу ирснийг бас өөрөө сайн мэдэхгүй шин загварууд шүү гэхээр л би арзмаар болгоноос нэгийг 2-ыг хийчээрэй гэж хэлсэн. За эхнийх нь за энэ гоё цамц байна. Ийм гоё цаав цагаан нэмгэн цамц байна. За манай дээр цамцнар нь Оливиягийн цамцнар ер нь 160 мянгаас 240 мянган хооронд цамцнар маань зарагддаг байгаа. За энэ цамцны хувьд болохоор 180 мянган төгрөгөөр зарагддаг цамцаа. Материалын хувьд болохоор маш гоё уналттай, маш гоё ийм нэмгэн би гэрэлтэж байгаас дотор талаасаа маш гоё нэмгэн тэгээд нэг арзмаартай ийм цамц байгаа. За арзмаар нь болохоор S, M, L бол үнэхээр гоё төгс тохирдог, таардаг ийм гоё хувцас байгаа. Тэгээд 45-аас 75 кг-д ямар ч асуудалгүй таардаг энэ цамц маань. За тэгээ яг ингээд өмсчхөр маш гоё загварлаг харагдаж байгаа. За тэгээ жоохон мариалаг болоод ирэхлээрээ энэ цамцаа ингэж буулгаад ингээд өмсчдөг. Таад бараг мэдэж байгааха энэний нэг нави блүү хар өнгийг таад авч исэн да. Тэгээ энэ цагаанаас нөгөө маш олон хүмүүс захиалга өгсөн байж байгаад би 10-ыг захиалаад 6 нь бол хөргөлтөнд гарч ийн. Тэгээд яг эндээс 4 ширхэг үлдсэн байна. За тэгээд энэ цамц болохоор ингээд дотроосоо ингэж гэрэлтдэг байх нь. За тэгээд доошоо ингээд ханцуугаа хэмжүүлэх юм бол яг ийм цамц байгаа. За тэгээ SS L хүртэл бол 3 арзмаар төгс таарна. 48 кг-аас 75 кг төгс таарах ийм гоё цамцнаас нь 4 ширхэг байна. За тэгээд үнийн хувьд болохоор 180 мянган төгрөгөөр зарагддаг. За энэ байна. За ийм гоё цамц. Цав цагаан өнгөтэй тэгээд харагдах байдал нь бол ингэж харагддаг. За ингэж гоё харагддаг. Ийм цамцнаас нь 4 ширхэг ирсэн шүү. Тэгээд амжаад аваарай. Материалын хувьд болохоор энэ хардаа ийм материалтай.
Копрон жимшиг тэгсэн мөртлөө 100% даваа байхгүй хамгийн гол нь маш нэмгэн даваа гэсэн. Биэнд бүр үнэхээр тухта та ийм яг тийм нүцгэн одоо ийм юу ч өмсөөгүй хөнгөн мэдрэмжийг энэ цамцнаас бол авнаа. За тэгээд энэ цамц нь 4 ширхэг бэлэн байна. За энэ хувцсыг бол угаасаа өмсдөг хүмүүс бүгдөө мэдж байгаа. Бараг надаас ирсэн шин загвар болгоноос нь авдаг хүмүүс байдаг. Урьдчилж захиалга өгдөг хүмүүс ч бас байдаг. За энэ цамцнаас нь ингээд 4 ширхэг байгаа шүү. За дараагийн цамц нь болохоор энэ байна. Энэ цамцнаас нь 1 2 3 4 5 ширхэг байгаа юм байна. Энэ одоо миний өмсөж үзүүлж байгаа цамцнаас. За энэ цамц бас бүр үнэхээр гоё материалтай, арай өөр загварын үнэхээр гоё материалтай цамц байгаа. Хоёр талаараа өмсөгддөг. За тэгээд арзмарын хувьд болохоор S, M, L, XL-д таардаг ийм free size-тай цамц байгаа. За ингэж өмсөгддөг цамц байгаа. Эндээ ийм уяатай. За тэгээд S, M, L, XL дунд таардгийн. Тэгээд би болохоор L санал болгодгийн. Ингэж өмсөж болдог. За ийм гоё загварлаг цамц байгаа. За үний хувьд болохоор энэ цамц маань 160 мянган төгрөгөөр зарагддаг. Угаасаа өмнө нь ч тэгж зарагдсан, одоо ч тэгж зарагдаж байгаа. За ингээд араасаа ингэж харагддаг. Урдаасаа ингэж харагддаг. Бүр маяг байгаа. За тэгээ материал бол манай энэ Солонгос брендийн Оливиятай ярих юм юу ч байхгүй, бүр юу ч байхгүй. Ийм гоё материалтай цамц байгаа. За би болохоор ингэж маягийн өмсчхөр надад гоё санагдтыг. Хүмүүс бол даруухан хүмүүс бол ингээд зүгээр өмсөө явчих болно. За тэгээ хамгийн гол нь хоёр талаараа өмсөгддөг гэдгээрээ маш гоё бас байгаа. За ингээд хоёр талаараа өмсөгдчихдөг гэсэн үг. Ингрийг нь ийм ингээд өмсчиж болдог гэсэн үг. За ингээд хоёр талаараа өмсчиж болдог. S-д таарна, XL-д ер нь бол таардаг. Гэхдээ эхний 3 арзмаарт бол төгс харагддаг. За тэгээд арзмарын хувьд болохоор free size-тай, үний хувьд болохоор 160 мянган төгрөгийн үнээр зарагддаг. Маш гоё материалтай ийм цамц байна. Өмнөх материал нь болохоор ийм унсан дэрвсэн материалтай болвол энэ нь нэг тийм ийм марл шиг материал гэх юм уу? Марл шиг материал шүү ер нь бол. За тэгээ мэдээж цэвэр 100% даван ийм гоё цамц байгаа. За энэ цамцнаас нь бол 5 ширхэг ирсэн юм байна. За тэгээд үний хувьд 160 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах нь байна. Угаасаа худалдаалагдах нь байна гэж өмнө нь ч тэгж зарагддаг. Ер нь энэ цамцнууд бол за ингээд ийм маягийн цамцаа авч болох нэ. За ийм гоё. За материал нь бол энэ шүү хараарай. За тэгээ хоёр талаараа өмсч болдгороо давуу талтай. За гурав дахь нь болохоор ямар цамц байгаа вэ гэхээр энэ цамцтай бас үнэхээр гоё материалтай. Үнэхээр гоё цамц байгаа. Мөн адилхан арзмаар нь free size-тай буюу SML XL-д таардаг цамц байгаа. За энийг бас бүр үнэхээр гоё. Энэ бас үнэхээр гоё. Яг энэ нөгөө 250 мянгийнхаа тарпицын эрт үзэн дээр бүгд зогсож байгааз тасархаа харагдаж байгааз. За энэ цамц нь. За энэ мөн адилхан 5 ширхэг байна. Яг 5 ширхэг л байна. За энэ SML XL-д таарна. Арзмаар нь. За ингээд өмсөгдчихдөг гэсэн үг. За ийм. За араасаа болохоор ингэж харагддаг. За ингэж харагддаг. Ийм цамц байгаа. Ингээд энийг ингээд дээшлүүлээд өмссөн ч болно. Нат шиг жоохон ийм алцгар болгож өмсгöd байгаа бол ер нь жоохон нэг мөрөө ингээд унжуулаад өмсчгөр илүү гоё харагддаг. За тэгээ ар удаасаа өрөөсөө бүр маш гоё харагдана. Зүгээр л маяг харагдана. За энэ цамц маань мөн адилхан үний хувьд 160 мянган төгрөгөөр худалдаалагдана. Худалдаалагддаг. Энийний олив ногоо хөнгө нь өмнө нь гарч исэн. Тэгээд цэнхэр хөнгө нь бас гарч исэн. Тэгээд энэ цагаан хөнгнөөс нь хүмүүс захиад харна би бас авчирсан. Тэгээд хөргөлтүүд нь бас маргааш гарнаа. Энэ шин барааных нь хөргөлтүүд маргааш гарна шүү. За тэгээ ингэж харагддаг. За ийм. Ингээд өмсчүүл маягийн, ингээд өмсчүүл даруухан хоёр тийш нь мөрөө гаргаад бас ингээд өмсчих болно. Ардаасаа ингэж харагддаг. Гоёгааз. За ингээд эндээс нь одоо бол бэлэн 5 ширхэг байгаа. Үний хувьд 160 мянган төгрөгийн үнэтэй байх нэ.
За яг энэ брендийн хувцас бол төлсөн мөнгөндөө бол бас бүр хизээж харамсдаггүй ийм гоё материалтай хувцас байгаа. Чанар эдэлгээгээ бүгдөө сайн. Одоо жишээлбэл яг энэ тарпиц өмдийг нэг өмд авахд хамгийн удаандаа ингээд өдөр болгон өмсөд байхад бараг 2 жил өмсөгддөг өмд. Манай нөгөө авсан хүмүүс тэгээд амчин. Энэ өмднөөс чинь бүр салхаа болцсон. Энэ Оливиягийн хувцас бол зүгээр тасархаа. Эднийхтэй бол ярих юм байхгүй ариун зүлаа гэж хэлдэг. За дараагийн цамц нь болохоор энэ цамц байна. За энэ цамцнаас болохоор S2, M2, L ганцхан ширхэг байгаа. S2, M2, L ганцхан ширхэг байгаа. Үнийн хувьд 140 мянган төгрөгийн үнэтэй байна. За энэ бол бүр үнэхээр гоё материалтай. Үнэхээр гоё цамц. За энэ өмсөд харуулъя. За 5 тухх бол бүр үнэхээр 5 туххыг бол танд өгч чадна энэ цамц. За ийм цамц байгаа. За ингэж харагддаг. Тэгээд light gray буюу ийм гэрэлтсэн гоё саарл өнгөтэй ийм гоё цамц байгаа. Эндээс S2 байгаа юм байна, M2 байгаа, L ганцхан ширхэг байгаа. S нь бол ингээд нэг 58 ил хүртэл таарчин, M нь бол нэг 58-аас нэг 65 хүртэл таарчин, L нь 65-аас нэг 72 3 хүртэл таарчнаа. Гэхдээ хамгийн гол нь 5хан ширхэг байгаа. Арзмаар болгоноос 2, SM-с 22, L-с ганцхан ширхэг байгаа. Үнийн хувьд 140 мянган төгрөгийн үнэтэй. За ийм цамц энэ материалын хувьд бол ийм гоё. За үнэхээр гоё материалтай. Манай энэ бол одоо миний өмнөөс очих болгондоо ярддаг цамц гэх үү дээ. Ярддаг материалтай хувцас гэх үү дээ. За энэ байна. За дараагийнх нь болохоор ямар цамц байна вэ гэхлээр за дараагийнх нь болохоор энэ цамц байна. За энэ нөгөө ханцуутай урдаа цахилгаантай хар цамц маань байна. За энэ хар цамц маань болохоор 240 мянган төгрөгөөр зарагддаг. SM L арзмарын сонголттой байна. Ер нь жоохон бариу өмсвөл их гоё харагддаг шүү. За ингэж харагддаг. Манай Тото Чафены ингүүнээ найз охин маань надаас авч өмссөн. Йоо өстө зулаа амар гоё юм аа гэд. Манай пэйжийнхээ өстө зогсоо зайг асууж ин гэдэг энэ цамц чинь. Энэ цамц 240 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. За энэ SM L арзмарын сонголттой лүлүү стандартаар хийгддэг. Яг энэ шиг яг энэ хийцтэй лүлүүг бол бид хэд 580 640-оор авдаг. Гадагшаа явахлаарэ материал нь чанар нь бүр нэг тэгээд үнийн хувьд болохоор 3 дахин бараг хямдхан үнээр манай дээр зарлаж байгаа гэсэн үг шүү. За тэгээ SM L арзмарын сонголттой байна. Материалын хувьд ингэж харагдана. Өмсцэн байхад бүр үнэнхээр гоё материалтай. За ингээл харчих таа. За ингээл оёо хийц мийц бол бүр үнэнхээр гоё. Одоо ийм юм дээр бол одоо ярихгүй. Эднийхтэй бол нөгөө чанар дээр нь марахгүй гэдэг шиг ийм гоё материалтай хувцснууд байдаг. За энэ хар өнгө нь юм байна. За дараачих нь болохоор сүүл гарсан шинээр гарсан бор өнгө нь байгаа. Бор өнгнөөс нь болохоор харин зөвхөн SM арзмарын сонголттой байгаа манай дээр. S болон M арзмарын сонголттой байгаа. Мөн үнэ нь 240 мянган төгрөгийн үнэтэй. За энэ. За ингэж өмсөгддөг. За ийм гоё кофеин бор гэх үү дээ. Энэ хардаа. За ийм бор шүү. За ингээд өмсгөл нь ингэж харагдаж байна. S болон M арзмарын сонголттой байгаа. За яг энэ доор нүмссэн байгаа энэ Оливиягийн энэ хар эртүүцэн өмд манай дээр байгаа 250 мянган төгрөгөөр зарагддаг алдарт өмд. Хамгийн анх энэ брендийг мэдж байхад би энэ өмдийг л зөвхөн оруулж ирдэг гэсэн. Энэ өмд манай пэйж дээр яг 4 жил зарагдаж байгаа. Яг 250 мянгаараа л зарагдаж байгаа. Ерөөсөө үнэ нь буураагүй ийм өмд байдаг. За тэгээд ганцхан арзмаар буюу free size-тай мөртлөрөө 45-аас 70 кг ямар ч асуудалгүй таардаг ийм гоё смарт өмд байгаа. Өндөр нь болохоор 1 м
55-аас метр 70 хүртэл бас ямар ч асуудалгүй дээш доошоо ингээд сунаад агшаа таарчдаг. Ийм маш гоё одоо ухаантай өмд гэхүүдээ энэ бүр үнэнхээр гоё юмуд байгаа. Энийг бол бүр би хүн болгоны эмгтэй хүн болгоны шүүгэнд байгаасаа гэж боддог өмд тахгүй юу. За тэгээд дасгал, хөдөлгөөн, чөлөө, цаг, костюм, пижак гэл бүх юмн дээр өмсгдөх боломжтой ийм гоё хар өнгөтэй тарфиз өмд 250 мянга. Яг энэ цамцтай адилхан ийм кофеин бор өнгөтэй байгаа. Мөн адилхан 250 мянган төгрөгөөр зарагддаг. 45-аас 70 кг ямар ч асуудалгүй сунаж агшаа таардаг ийм смарт өмд байгаа. За энэ бор өнгө болохоор яг энэ тарфиз өмд нь болохоор хар болон бор өнгөний сонголттой байгаа байх нэ. За ийм байна. За дараагийн юм нь юу байна вэ гэхлээр за шинэ юм юу байна? Ариун зүйл гэдэг шиг. За дараагийнх нь болохоор за энэ стогойсоо энэ одоо нэг өөрөө авах юм. За энэ болохоор хоёр арзмарын сонголттой medium буюу SM-д таарна, large буюу L-д таарах байгаа. SM таархаас нь 2 байна, L-д таархаас нь 2 байгаа. Тэгээ би нэгийг өөртөө бас авмаар байгаа хгүй. Тэгэхээр 3 хилдчих гээд юм л да. Энэ өстө бүр амар гоё болчихдог. Материалын хартаа. За тэгээ оёо моёог нь хараарай. Зүгээр хийц мицийг хараарай. Зүгээр тасархаа гоё зүйл юм аа. За энэ хальсан хүртэг. За энэ болохоор үнэ нь 240 мянган төгрөгийн үнэтэй. За ингээд медиум нь болохоор SM-д таардаг. L нь болохоор large нь болохоор зөвхөн L-д таардаг ийм цамц. За энэ ингээ 240 мянган төгрөгөөр дөрвөн ширхэг ирсэн байгаа. Тэгээ нэг нь одоо би авах гээд байгаа байхгүй. Үнэхээр гоё юм байна. Үнэхээр гоё учраас одоо ингээл та ийм цахилгаан энэ бүх юм ин хараа. Бүр үнэхээр чанартай хийгддэг заяа бүр. Үнэхээр л гоё хийгддэг. Бүр ингээд өөлий гэсэн ч өө байхгүй хийгддэг юм болцсоохгүй юу. За энэ цамцнаас нь медиумаас 2 байна. Нэг нь админ нөр авчид хөөш. 2 L байна. L-д таарах байгаа юм байна. M-д таарах байгаа юм байна. За M нь бол нэг 60 хүртэл таарах юм бэ. Одоо ингээд өмссөн бахад. Энэ хартаа. SM medium буюу medium size нь бол нэг 48-аас 50 кг 60 кг асуудалгүй таарах юм байна. Large нь болохоор нэг 61-ээс 68 ч юм уу таарахаар харагдаж байна. Яг энийг нь өмсгөхлөөр. За ингээд азтай энийг аваарай. За материал бол ийм гоё шүү энэ хараа. Өнгө нь ийм гоё саард өнгөтэй. За ийм гоё. За энийг ингээд та хүргэл дээр аваад очихоор угаасаа амар гоё юм байна гинэ. За ингээд дотроо ингээ утсаа хийчих болдог керматай. За тэгээ ямар ч оёо ил байдаггүй. Одоо яг энэ хувцас маань болохоор угаасаа үнэтэй хувцас учраас оёо ерөөсөө ил гаргадаггүй ийм гоё брэнд байгаа даа. Одоо ханцуу манцууг ингээл та тараараа. Одоо хийц миц нь бүр шал өөр болоод ирдэг. За энэ байна. За энэ өнгөнөөс нь бас авнаа би. За энэ нь бас 2 ширхэг байгаа. Medium буюу SM таарах, large буюу L таарах гэд 2 ширхэг байгаа. Би бас энэ цагаан өнгийн өөрөө авъя гэж бодоод байгаа байхгүй юу? Ямар цав цагаан өнг. Ямар хэцүү юм бэ гэнэ. За энэ үнэхээр гоё бүр ёо. Нөгөө яг авдаг улсуудаа шүүрээд аваарэ. Одоо би ийм цөөхийг яалтаа нэлээ. За энийг бас би авах юм байна. За энэ. За эндээс тэгэхээр S-с нэг үлд чинь SM-с SM таарахаас нэг л үлдэн, large-аас нь 2 үлдэн шүү. Энийг нь би авнаа бас. Энэ ийм ба. За ингээ 240 мянган төгрөгийн үнэтэй. За материал нь бол ингэж гоё харагдаж байна. За энэ. За ийм гоё. Йоо амар гоё байгаац манайхаа. Даанч амар цөөхөн юм аа. За энэ. За ингээл оёо моёо ингээд хийц мийц бүр ингээд бүх юм төгс. Угаасаа гоё. За ийм байна. За дараад нь юу байна вэ гэхлээр энэ стол торго кашмир. Энэ бүр үнэхээр гоё фотолог билээ.
энэ бүр өстой үнэхээр гоё фотографи материал нь яг энэ кашмир торох шиг энэ медиум буюу SM-д таарах тавхан ширхэг л үлээ. Өөр арзмаар байхгүй. Яг энүүгээр ингэж хийгдсэн гэдгийгсэн. Тэгээ доторх та одоо энэ хараа. Энэ оёог хараа одоо энэ оёо ингээд ил байхгүй гэсэн үг. Ямар ч ил байхгүй оёотой гэсэн үг. За энэ болохоор SM-д л таарна шүү. Тэгээд үнэн 120 мянган төгрөгийн үнэтэй ирсээ. За энэ фотолк нь. За дөрөв байгаа гэсэн үг. Нэг нь би авах юм байна. Энэ бүр ингээл өмсөөл биенд бүр юм. Ингээл нэлцаагаал наалдаал бүр юм тасархаа болгодог энэ. За энэ фотолк. Ийм гоё сул зөөлхөн ягаан өнгөтэй ийм фотолк. SM-д л таарна шүү. 4 ширхэг байгаа. 5-аас 1-ийг админ авах юм байна. Энэ бүр би баг өмсөд одоо аяар гарна. За энэ. За 120 мянган төгрөгийн үнэтэй. За тэгээд энэ хараа ингэж харагддаг харж байна таад маань. За энэ материалуудтай бол бүр ингээд би нэрээ нэг муу үг хэлийгээд ч хэлэгдэхгүй юм байна. За ингээд одоо энэ оёонуудыг хараараа бүр юм сундаг гоё утас муцаар ийцсэн. Гоё юу гэнэ? За ийм байна. За энд нэг айгүй гоё хослол байсан. Энийг бас авч өмсөөрэй байгаа. Энэ бүр айгүй гоё. Эндээс S-с 2 байсан. M-с 2, L-с 1 байна. Энэ хослол юм лээ. За энэ хослол нь болохоор 260 мянган төгрөгийн үнэтэй хослол юм байна. За ямар хослол вэ гэхээр амар гоё энэ хараа. Материал нь ямар гоё юм бэ? Энэ шинээр гарсан хослол байхгүй юу? Энийг тэгээд надад захиалчиж болно, та захиалуулчих болно. Одоо энэ хардаа энэ өмдний энэ утасны энэ уян хардаа бүр ийм чанартай. Нэг үн дагаж нэг юм гэж бас байна манайхаа. За S2 байгаа, M юу байгаа? M2 байгаа, L ганцхан ширхэг байгаа юм биш үү энэ хослол. За тэгээ авах нь аваарай 260 мянган төгрөгийн үнэтэй. За ингээд хосоор өмсөгдчихдөг. За хараа. S2 байгаа, M2 байгаа, L2 байгаа. S нь бол нэг 60 кг хүртэл бол бүр ямар ч асуудалгүй таарах юм биш үү. Тэгэхээр M нь бол нэг 67-8 хүртэл таарах юм байна. L нь 75 хүртэл таарчих юм байна. Ер нь энэгээр баримжаа авах бол. За ингээд энэ 260 мянган төгрөгөөр ирсэн байна. За ийм гоё. Нартай ямар гоё юм бэ? Үнэхээр гоё юм байна. Ямар цөөхөн захичихв даа гэдэг шиг. За энэ. За S-с 2 байгаа, M-с 2 байгаа, L-с ганцхан ширхэг байгаа энэ хослол нь. За ингээ 260 мянган төгрөгийн үнэтэй. Яг энэ хослолынх нь ийм ivory beige өнгөтэй юм байна. Beige өнгөтэй. За beige өнгөтэйг нь харуулъя. Йоо ямар гоё материалтай юм бэ. Ээжтэй нэг юм үе. Beige өнгөтэй юм. Энэ beige гэсэн. За beige-с нь S2, M2, L1 ширхэг бас ирсэн байна. За beige өнгө нь энэ байна. Яг саяны өмссөн хослолын beige өнгө. Ингээд бидлийнхаа юм фотографтай юм байна. Ямар гоё юм бэ. Хөө эдгээр ч бүр алж байгаа юм байна. За S-т таарах 2, M-т таарах 2, L-т таарах 2. S нь бол би одоо өмссөн байна. Тэгэхээр S нь 60 хүртэл бол бүр ямар ч асуудалгүй таарах юм шүү. За ингээд өмсөгдчих юм байна. За ингээ 260 мянган төгрөгөөр ирсээ. Энэ авгагийн зарж байгаа юмнууд тэнгэрт тулсан гинэ. За тэнгэрт тулсан бол та ахгүй ч болно шүү гэж хөөрхи юм би. Сайхан гадуур дотор гадагшаа дотгошоо яваад бас хөөрхи юмнуудаа үзээрээ судлаарай. Тэгээд миний явсан хэдэн мянган километрийг бас мэдэхгүй л байна гэж. Та авахгүй бол дахгүй ч байсан болно шүү. Би бас авгаа биш шүү. Таас айгу буруу ярьж шүү. Би чинь маш гоё бие авч явдаг. Маш гоё эмэгтэй байгаа шүү. Миний насан дээр начиг гоё биетэй, начиг гоё бие хагаа авч яваад байж идэг бас хүмүүс тийм олон бас биш бахаа. За энэ. За ийм гоё бэж өгтэй. Нэг ч юм авч үзээгүй хүмүүс
нөгөө утасны цаанаас шүлсээ өсрөгээ бэж идэг гэдэг нь яг үнэн байгаа байхгүй юу? За ингээд эндээс ийм байна аа. За энэ ийм гоё ирж байна. Нэрэн дээрээс нь надад гоё нэг ч тийм нөгөө муухай комент ирж үзээгүй шүү. Саяны хүүхэн чи харин өстой айгүй хөрхөн гариг андуура манай пэйж дээр явж байгаа хүүхэн үгүй юу? Гоё хаа юм ихтэй шүү өнөө. За юм байна. За дараад нь болохоор өөр юу байх вэ? За энэ бол 220 мянган төгрөгөөр зарагддаг. Сая сүүлд шинээр гарсан өмд энэ хар өмд. Энэ ёстой гоё харагдчихсан. Манад нэг их жирээд авсан. За өстой үнэхээр материал бол байдгийм байна гэж хэлж илээ. Танах бол өстой материал бол үнэхээр тулцсан байдгийм байна гэж хэлээ шүү. За энэ ингээд эргүүлээд өмсчиж болдог. Энэ хажуу талдаа ийм товчтой жогер өмд гэсэн үг шүү. Жогер өмд гэсэн. За ингээд хойдолтой манай брендийн маань нэр нь байна. За тэгээ ингээд өмсөгдчихдэг ийм өмд байна. За энэ ингэж харагдана. SML арзмаартай байгаа. S нь 60 кг хүртэл таарна. M нь болохоор нэг 68 хүртэл таарна. L нь болохоор нэг 68-аас 75 хүртэл таарна. За ийм байна. За энэ бол өстой гоё. За яг нэг тийм нөгөө амьдрал нь бүтэлгүй болохгүй байгаа хүмүүс бусдад нөгөө ингээд энэ нь ч болохгүй байна, тэр нь ч болохгүй ингээ өөлөд байж идэгин. Яг тэгээд нөгөө хүн муулж байж ахаар хөдөлмөрлөж олсон одоо нөгөө мөнгө төгрөг юу ч үгүй дээ бүх зүйл сайхан байдаг шүү дээ. Тэгэхээр шүлсээ өсчүүлээ цаанаас ингээд хүн муулахаас болж байгаа болсод бол тэгэл муул явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг манайхан бити тоо наатах. За энэ өмд байна. За энэ болохоор ийм оффист өмсч болдог өмдөрөө давуу талтай ингээд. За ингээд өргөн харагддаг. Өргөн гэсэн өргөн өмд гэсэн үг шүү. За тэгээд маш гоё өндөр суудалтай цагаан цамц мамцны нөгөө нэг цагаан цамц мамцаа дотор нь хийгээ өмсчүүл гоё харагддаг. Оффист өмсгддэг. За ингээд Made in Korea. Угаасаа ойлгомжтой. За тэгээ ингээд ийм гоё ирдэгэ. За S арзмаар нь бол 60 кг хүртэл таарна. M арзмаар нь 70 кг хүртэл таарна. L арзмаар нь нэмэх талаас дээшээ таардаг шүү. Энэ өмд маань 240 мянган төгрөгөөр зарагддаг аа. За энэ. За тэгээ S, M, L арзмарын сонголттой нэг сонголт бүрээс нэг 3 ч вэ нөө 2 ч вэ нөө байгаа байхаа. За тэгээд энэ бол бүр тасархаа өмдөө өмсчхөр. За нэг ийм өмд байна. За өөр юу байгаа? Энэ. За энийг хараараа. Энэ бүр өстой үнэхээр гоё. Энэ тавхан ширс нэг нь би өөрөө нөгөө одоо төркөж байгаа учраас нөгөө юу мууга хүүхд мөхтийнхаа хувцас хонрыг хийх бах дөрвийг нь нөгөө азтай гэж хэлсэн тий. Аваараа энэ 150 мянган төгрөгөөр ирж байгаа. Лүүлүүд дээр болохоор энэ ингээд юу байсан? 580 мянга гэж хэлсэн. Одоо би нөгөө лүүлүүдээс ингээд яг энэ цүнхийг энэ үргэлжчийг 600 дээр аваад жижигийг нь бас 600 дээр авсан байхгүй юу? Тэгээд дахиад энийг авах гэсэн чинь за яшиг айгүй үнэтэй байгаадсан чинь энэ яг бүр лүүлүү стандартаар хийгдсэн бүр амар гоё юм бэлтгэл болгон юм болгонд ингээд барай явчих юм гоё цүнх байгаа байхгүй юу? Энэ Оливиягийн маань цүнх байгаа. За тэгээд бүр энэ хийцэл заагвар бүх юм гоё бэлтгэл, дасгал, хөдөлгөөн, йог тэгээд эсвэл нөгөө ажлынхаа юм хийгээ бол ийм доороо ийм суурьтай тэгээд дотроо ингээд тасалгаатай. За тэгээд ийм гоё цахилгаантай. За ийм хар юу байгаа цүнх байгаа. За энэ дээрээ ингээ Оливия гэж бичээстэй. За тэгээ энэ дээр ингээд хөрхөн зөөлт мүлтээ зүүчиж болдог. Энэ 150 мянган төгрөгөөр 5 ирсэн нэгийг би авчих юм. Тэгээ дөрвийн зарна. За тэгээ бэлтгэл хийдэг хүмүүс бол бүр айгүй гоё. Үрээ явчихад айгүй гоё. Бүх юм чи ингээд багтаамжтай гоё орно энэ бол. За ийм гоё цүнх ирсэн. За энэ. За ийм гоё цүнх ирсэн шүү. Харж байгаа. За ингээд 150 мянган төгрөгөөр 4 хүн аваарай. Энийг бол энэ бол баг олон жил баригдах ийм гоё цүнх байгаа. Ингээд хийц мэз оёо моёо бол үнэхээр гоёо. За тэгээд
би юу яах вэ гэхлээр би санаа нэг аалгаас захиалах гэсэн чинь аалгаас одоо нэг ийм аимс одоо нэг би ч ер нь аалгаас айгүй олон жил захиалга хийгээд 3-400 сая төгрөгийн одоо хүмүүс захиалга хийж байгаа шүү дээ. Тэрний ингээд point буюу оноонууд нь надад цугларсан. Тэгээд оноон цугларчингууд л ингээд тэр оноогоороо ингээд өсний болт ч юм уу, аймс ч юм уу ингээд тэр оноогоороо ингээд худалдаж авч болдог байхгүй юу. За тэгээд би аалгаас ийм гоё бэлтгэл өмсөх зориулалттай доороо нөгөө нэг ингээд юутай йогийн гутсан дээр халтирдгүү ийм аймс юу яасан авсан. Энэ аймс нь 144 мянга гэж байж байгаа. Та нар сайтн дээрээс нөр хараарай. Тэгээд эндээс надад нэг 4 ширхэг байгаа. Би 4 ширхэг эхний 4 худалдан авалтад нь энэ аймснаас нэгийг бэлгэнд хийгээ явуулчихнаа. Энэ миний зөв поинтоор авсан аалогийн аймс. Гэхдээ та сайт руу н ороод үзэх юм бол 144 мянган төгрөгөөр худалдаж авах юм аймсыг. Тэгэхээр 4 ширхгийг би бэлгэнд авсан учраас та эдтэй эхний 4 худалдан авалтанд нь би бас ийм гоё аймс гаргаад явуулчихнаа гэж бодож байна. Зя ийм байна. Өөр дутуу юм байгаа л уу? Өөр дутуу юм баг байхгүй дээ. За тэгээ түрүүний нөгөө нэг унтлагын хувцсны үед болохоор би нэг унтлагын хувцсыг харуулчих. За энэ гурваас нь л үлдсэн шүү. Энэ гурваас нь л үлдсэн унтлагын гэрийн хувцснаас нь. За би нөгөө түрүүний нөгөө нэг лайва бүгдийг устгацсан байхгүй юу? Тэгэхгүй болохоор нөгөө бүх сетүүд нь дуусаад зүгээрстэй амар их мессеж ирээд харна. Лайва хийнгүүтлээ шууд устгацсан. За энэ хостол нь болохоор ингээд 160 мянгаас хямдраад 80 мянга болцсон байгаа гэсэн энэ XL-д таарна шүү зөвхөн. За ингээд Mac-тайгаа XL таарах ганцхан ширхэг л байгаа энэ. Энийг уг нь аавна гэж бичсэн байсан. Тэгэд би нөгөө лайва устгачингууд хэн авах нь мэддэхгүй байгаа учраас хэлж байгаамаа. За эндээс болохоор L1 ширхэг байгаа. XL 2 ширхэг үлдсэн байгаа. Энэс нь болохоор энэ бас мөн адилхан 160-аас хямдраад 80 мянга болчихсон байгаа. За L1 байгаа, XL 2 ширхэг байгаа. За XL нь бол бүр 78-аас дээшээ килограмм таарна шүү энэ гэрийн хувцас. За энэ шорттойгоос нь болохоор L2 байгаа, XL 4 ширхэг байна. Энэ 120-аас хямдраад 60 мянга болцсон байгаа. L2 байгаа, XL 4 байгаа. За ийм гоё харагддаг, ялтам хөөрхөн харагддаг. За ийм байна. Тийм миний өмссөн байгаа өмд бол энэ Olivia брендийн өмд байгаа. Манай пэйж 4 жилийн хугацаанд зарж байгаа. За тэгээд ингээд юу яаж байна? 250 мянгаар 4 жилийн хугацаанд зарж байгаа авдаг хүмүүс бүгдөө мэднэ. Тийм болохоор юу ячна гэсэн үг ээ. Free site-тай. За тэгээд үнэн буудаггүйг бас мэдж байгаа. Тэгээд 45-аас 70 кг таардаг. За ингээд эдгээр хувцснууд манай дээр ирсэн байна. Та хэд маань тэгээд орж үзээд авах юмнуудаа аваарай. Дандаа шин загварын юмнууд байна. Материалын дээр бол чанар дээр бол эргэлзэх хэрэггүй. За тэгээд хүргэлт нь маргааш бараг очих байх гэж би бодож байна. Манай хүргэлт 24-өөс 48 цагийн дотор очдог. Гэхдээ би аль болох дандаа хурдан аваачихыг ирмэлцдэг. За гадуур бензиний асуудал байгаад жоохон төвжрэл мөгжрэлтэй байгаа болохоор сая сүүлийн нэг нэлээд хүргэлтүүд нэг 2 хоног жоохон удаашралтай байлаа. Гэхдээ бусдаар бол дайггүй. Тэгээд захилгаан дугуй унаад манайхан бас явж гинэ. Тэгээд ийм байна. За тэгээд өнөөдрийн лайвтай хамт байсанд маш их гэлалаа. За тэгээд шин загварууд бол үнэхээр гоё юм аа. Энэ минийг бол өстой гоё юм аа. Би энэ бүртгэн дээр нэг шорт өөртөө захиалж авсахгүй төрхөөрөө өмснө гээд. За тэр бол бүр зүгээр супер. Би одоо харуулъя. Тэр шорт нь өстой гоё юм билээ. Ийм шорттой захиалж авсан. Төрөөд өмсөе гэж одоо ингээд лого ийм цэвэрхэн энэ дээрээ байгаа ингээд сайн харах юм байна. Тэгээ би яг ингэж өмсөд явъя гэж бодсон байхгүй юу төрснийхөө дараа ингээд өмсөл гоё юм гэж бодсон. За тийм байна. Тэгээд амьдрал бол юм байна. Энэ хувцснууд бүгдөө надад огт таархаа болцсон. Би нэг юу болох эм өмсдөг болсон болох
Тэгэхээр энэ талын хувцснууд бүгд нэгэн ч таархаа болцсон. За ингээд энэ браг асуугаад энэ бра аалогийн бра шүү. Аалогийн бра. Энэ аалоогоос бандажтай авч ирсэн амар үнэтэй. Бандаж нь 176 мянга. Энэ бран бас нэг тийм үнэтэй 300 хэдэн мянга болж исэн. Тэгээд бандаж энэ хамгийн анхны өдөр худалдаж аваад татаад өмсөх гэсэн чинь урагдчихсан. Тэгээ бандаж энэ бол тэгээ хайчихсан. Тэгээд энэ бран бол ингээд байгаад байгаа. Энийний цагааныг нь бас эндээс нь ингэж татаад уртсан. Жохон айхтар бол сайн материалтай биш ээ. Яг энэ аалогийн юмнаас ерөөсөө захиалга хийх юм бол эйрлид захиалга хэрэгтэй. Аалоо софт захиалга хэрэгтэй. За нөгөө юм эйр браш мараш бол бүр зүгээр хог. Зүгээр амар бөөстнө. Хэвээ нөгөө нэрнийхээ доор л юм. Гэхдээ яг би бөөстгийг мэддэг ч гэсэндээ гой завруудыг бас авдаг л та. Гарчхаад ороод ирлээ сонсоггүй өмссөн хар өмд байгаа юу фри сайз. Энэ өмссөн хар өмд байгаа шүү 250 мянга гэж байгаа фри сайзтай 45-аас 70 кг бүр ямар ч асуудалгүй таардаг ийм гоё өмд байгаа. За тэгээд эмблем нь бол лого нь бол энэ дээрээ байна. За ингээд ийм хувцснууд байлаа. Өнөөдрийн лайв болвол за тэгээд бүгдөө лайва ухрааж үзэж байгаа. Захиалга хийх юмнууд нь байх юм бол захиалга хийгээрээ тэгээд Оливиад дурлагсад бол орж ирээд юмнуудаа аваарэ. За тэгээд бүгдэнд нь лайвтай хамт ирсэнд гэлалаа. За баяртай.